даргалагчаас нэг асуулт асууя. Энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга яагаад ICC-ийн хуралд орж ирсэн юм бол? Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хуулийн дагуу үндсэн чиг үүрэг нь бол зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарх асуудлаар судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, шийдвэрийн үндслийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуул, зөвлөлийн гишүүд бүрэн эрх чиг үүргээ хэрэгжүүлэлтэд нь туслах гэсэн ийм одоо үндсэн чиг үүрэгтэй. Өнөөдөр энд бол үндэсний аюулгүй байдлын хурал болж ийн гэж би бодохгүй байна. Тэгэхээр би эхлээд хурал даргалагчаас энийг асууя. За өнөөдөр энэ хуулийг өргөн барьж байгаа ерөнхийлөгчийн хамгийн газрын даргаас бас асууя. За яг энэ хуулинд одоо өргөн барьснаар би яг 3 хүний зүгээр жишээгээр асууя. Өнгөрсөн 7 хоног инх төвшин гишүүн ордон дотор одоо мөргсөн юм уу, зодтолсон юм уу юм боллоо. Энэ хууль батлагдвал яг энэ үйлдэл дээр ямар арга хэмжээ авах вэ? Энэ хуулинд хамаарагдах уу? За нэг хүн шордоод, өдөөд, албаар за одоо энийг нэг онилж байгаад гээд бүр нэг тим юм зохион байгуулад хийвэл хэн нь ёс зүйн алдаа гаргасан болох уу? За хоёр дахь жишээ асууя. Улсын хурлын гишүүн Лүндэг жишээлбэл намрын чуулганаар бол хамгийн бага арцтай гишүүдийн нэг. За гишүүний энэ одоо санал хураалтын 30-аас дээшийн хувьд бол бичлээ оролцоогүй байх. За тийм бол жишээлбэл Лүндэг гишүүн дээр ямар хариуцлага тооцно гэсэн үг үү? За гурав дахь нь энэ хууль батлагдсанаар мөнхтөө Нара гишүүн лайв хийж тэнд бид нар ямар үг хэлэх нь таалагдна уу, таалагдахгүй байна уу? Арчсан Монгол улсад өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх энэ эрхээ эдэлж байгаа дээр нь тэр ноцтой ёс зүйн зөрчил мөн үү? Энэ гурван асуудал, энэ гурван би бодит жишээгээр асууж байгаа шүү. Энэ хуулиар яаж зохицуулагдах вэ? За, хууль санаагчлагчийн ажлын хэсгийн одоо нэрсэд хууль зүйн ухааны доктор Бэм Жаргал гэж орж ирсэн энэ дагуугаан ажлын хэсэгт байгаа гэдгийг зориуд хэлье. За, хариулъя ажлын хэсгийн 3 номер. За Бэм Жаргал доктор бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй байдаг. Хоёрдугаарт хуулийн төслийн маань ажлын хэсгийн гишүүн. Тийм учраас энэ аюулгүй зөвлөлийн дарга оролцох ёсгүй гэдэг энэ асуудал байж болохгүй. За би дараагийн таны асуултанд хариулъя. За одоо зарим гишүүдийн одоо ёс зүйн зөрчил ярьж байгаа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх асуудал бол энэ бол ёс зүйн ноцтой зөрчилд орох уу гэж Болормаа гишүү асууж байгаа шиг байна. Ёс зүйн ноцтой зөрчил болох уу? Ёс зүйн зөрчилийг яаж шийдэх юм бэ гэж Улсын их хурлын гишүүний дагаж мөрдөж байгаа ёс зүйн дүрм гэж байгаа. Та бүхний маань дагаж мөрдөж байгаа. Тэгвэл энэ дүрмэд хэн өөрчлөлт оруулах юм? Энэ дүрмийг хэн шинжлэх? Энийг Улсын их хурлын гишүүд та бүхэн өөрсдөө. Тийм учраас ерөнхийлөгчөөс санаачилж байгаа энэхүү хууль дээр дагалдах тогтоол дээр та бүхэн маань үнийг оролцуулж Улсын их хурлын гишүүд өөрсдийнхөө Улсын хурлынхаа бүрэн эрхийн хэмжээнд ёс зүйн зөрчил гэж юу юм бэ? Ёс зүйн зөрчлийн дотроо ноцтой зөрчил гэж юу болох юм бэ гэдгийг та бүхэн маань тогтоох юм байгаа юм шүү. Ажлын хэсэг гаргаж нэг тогтоох хэрэгтэй байгаа. Энэ асуудал руу бол ерөнхийлөгчийн институт, Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар оролцох боломжгүй. Хэрвээ ийшээ орох юм бол Улсын хурлын үйл ажиллагаа руу орчихно. Улсын хурлын үйл ажиллагааг Улсын хурлын гишүүд өөрсдөө шийдвэрлэх ёстой хуулиараа. Тийм учраас энийг их хурлын гишүүд та бүхэн маань өөрсдөө шийдэх юм байнамаа. Та бүхэн маань асуудлаа шийдээд санаачилгаа гаргаад ёс зүйг хэрхэн тодорхойлох вэ? Зөрчлийг хэрхэн ангилах вэ? Хэрхэн үнэлт дүгнэлт өгөх вэ? Хэрхэн шийтгэл оногдуулах вэ гэдгийг та бүхэн өөрсдөө томьёолох юм байгаа юм шүү. Түрүүн тэр зарим гишүүдийн асуудлыг ярьж байна. Тэр эрдсэндээ хүрдгүүч гэдэг юм уу? Тухайн ордонд асуудал үүсгэсэн ч гэдэг юм уу? Тухайн гишүүдийн асуудал ч гэсэн мөн энэ ёс зүйн асуудал юу вэ гэдгийг бол та бүхэн тодорхойлно. За мөн эрдсийн асуудал бас түрүү ярьсан. Эрдсийн асуудлыг тодорхойлж байгаа. Эрдсийн асуудал дээр ямар ч гишүүн мэдээж энэ асуудлаас ангид авч үзэгдэхгүй гэдгийг хариулъя. За баярлалаа. За Болормаа гишүүн тодруулъя. За
Улсын хурлын гишүүний хувьд би хизээч одоо монголчуудад ёс зүй юм байх ёстой гэд ингээд хуульчлаад тэрийг хэлэх тийм том толгой гаргаж зүрхлэхгүй. Та бол одоо улсын хурл өөрсдөө ёс зүй гэдэг юмыг тодорхойлоо гэж байна. Тэр бол одоо бас их том өндөрлөг баг. Харин өнөөдөр энд хамгийн том ёс зүйн зорчил өөрөө юу вэ гэхлээр найзын дундаа ороод үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь өөрийнхөө энэ төрийн тусгай ажлынхаа албан тушаалаа нуугаад ажлын хэсгийн доктор судлаач гэж энэ ажлын хэсэгт орж ирнэ гэдэг энэ өөрөө ёс зүй асуудал шүү. Энийг та бүхэн маань сайн бодорой. Бинээ таньдаг бид нар нэг ордонд ажилладаг хамаагүй штэ. Та хуулиар заасан чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой. Хэнийг хуурж ийм юм хийж байгаа юм бэ? За хариулъя. Ажлын хэсгийн санал уу? За санал. За Баярбаатар гишүүн асуулт асууя.